Сайн байна уу? Игэрээ системд байгууллагын баримтчиг удирдах хэрэгтэй гишүүдийг багт хуваарлаж, баримтчгийн хавтас удирдах боломжтой дараах 2 алхмыг хүргэж байна. Байгууллагын гишүүдийг багт хуваарлаж, баримтчиг удирдах болон хандах эрхийг тохируулах нь чухал зохион байгуулалт тул байгууллагын эрх бүхий мэргэжилтэн гүйцэтгэлийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл байгууллагын гишүүдийг багт хуваарлах болон хавтас үүсгэж байгаа гишүүн тухайн баг хавтаст хандах эрхтэй юм а. Нэгдүгээрт байгууллагын баримтчиг ангилах, хавтас үүсгэх, дэлгэцийн зүүн талд байрлах хавтас цэцийн нэмэх гэдэг дээр дараад хавтас үүсгэх цонхонд байгууллагын баримтчиг ангилах, тэдгээртэй танилцах болон удирдах эрхтэй баг гишүүдийг нэмэх зорилгоор хавтас үүсгээрэй. Хавтас дотор дэд хавтас үүсгэх нэр болон өнгө солих боломжтой. Хоёрдугаарт байгууллагын гишүүдийг багт хуваарлах. Байгууллагын профиль хэсэгт байрлах, баг гэдэг дээр дараад дэлгэцийн баруун дэд болон байрлах, баг үүсгэх цонхыг нээгээд багийн нэр, тайлбар зэргийг бичээд үүсгэсэн хавтаснасаа сонгоорой. Байгууллагын бүх гишүүнээс тухайн багт буюу багийн хавтаст ангилсан баримтчийг хянах, удирдах эрх бүхий гишүүдийн бүртгэлийн арын тэмдэгт дээр дарж нэмж өгөөрэй. Баг болон хавтас үүсгэж байгаа байгууллагын гишүүн тухайн хавтаст байрших баримтчигтэй танилцах боломжтой гэдгийг анхаарна уу? Байгууллагын баримтчгийн хувьд байгууллага талаас баталгаажуулах болон оролцогчоос хамааран ирсэн болон илгээсэн зэсэд тус тусдаа үүсэж байрсан байдаг тул баг үүсгэж сонгосон тохиолдолд хавцанд тус бүртэн ангилж байгууллагын бусад тухайн баримтчигт хандах шаардлагагүй гишүүдээс тусгаарлаж өгөх боломжтой. Ирсэн болон илгээсэн зэсээс үүсгэсэн хавцас руу хуваарлсан баримтчиг бүр шилжихийг тооцоолно. Ингэснээр байгууллагын гишүүд баримтчигт хандах эрхийг зохицуулах боломжтой юм а. Та үүсгэсэн багийг засах болон устгаж болно. Түүнчлэн нэгэнд үүсгэсэн хавцаа үүсгэсэн баг олон гишүүдтэй тусгаалan уян хатан байдлаар зохион байгуулж хуваарлах боломжтой. Цаасгүй нөгөө шийдлийг сонгож эхлэхийг хайрласан та бүхэнд баярлалаа.